Та бүхний өдрийн амар амгалан айлтгах мэдчлээ. Сөүл отоос ярьж байна. Өнөөдрийн подкаст хичээлээ хэрхэн нэрлэх, ямар нэр онох тухай хараахан бодож амжаагүй байна. Ярилцлагын дунд ярьж явах явцдаа бид зарим асуудлаа шийдчихсэн байдаг шүү дээ. Ингэж найдаад нэрийг орхиод гол агуулгатай орё гэж бодчих. Өмнөх олон дугаарууд байгаа, өмнөх олон подкаст хичээлүүд байгаа. Эдгээр хичээлүүд хоорондоо тодорхой нэг сэжмээр холбогдоод танд цогц системтэй мэдлэг олох гэж оролдож байгаа юм шүү дээ. Гисэн хэдийж хаанаас нь ч альнаас нь сонссон ямар нэгэн урдч мэдлэг шаардахгүй гэдгээр онцлогтой. Үнийг заавал хэлмээр байна. Ингээд үргэлж сонсдог, уншдаг, дэргэд байдаг та бүхэндээ маш их ялалаа. Өнөөдрийн хичээл таныг өөрийгөө ахин нэг шат ахиулан танихад заавал туслана гэдэгт итгэлтэй байна. Ингээд подкастэнд орцгоё. 2000 оноос хойштэй attribution гэдэг судлагдсан сэтгэл судлалт хүчтэйгээр дөрвөн орж ирсэн. Түүнээс өмнө байсан. Гэхдээ шинжлэх ухааны аргаар нарийн судалдаг байсан л та. Одоо бол нарийн судалгаатай болж эхэлж байгаа. Одоо бол бүр нэлээд гүнзгий төвшөнд бараг судалсан шүү attribution-ыг. Монгол хэлэнд би суур хамаарал гэж буулгаад байгаа юм. Судлаачид янз бүрээр л орчуулж буулгадаг баг. Өөр өөрийн харах үнцэг тайлбарладаг. Онол арга барилаасаа болоод янз бүр байдаг. Тэгэхээр суур хамаарлаараа өнөөдөр явчих гэж бодлоо. Үйл явдлууд болоод өнгөрдөг. Миний таны бидний амьдралд олон үйл явдал болж өнгөрсөн. Эдгээр үйл явдалд би оролцсон, бас үл оролцсон байдаг. Дэндүү олон зүйлс болоод өнгөрсөн учраас эдгээрийг багцлаад ойлгоход амар болох үүднээсээ бид нэр эерэг эсвэл сүрэг гэсэн хоёр категорид хийждэг л дээ. Намайг өвтгсөн, шаналгасан, надад таалагдаагүй, стресстүүлсэн, онцгой тэдгээр үйл явдлуудыг бид нэр сүрэг категорид хийгээд эргэн харах, дурсах, санах болгондоо стресстэй дурсамжтыг авч яадаг бол үүний эсрэг сайн сайхан зүйлсийг эргэн дурсахдаа эерэг гэгээтэй гэрэлтэй дурсамж болгоно. Сандгаа дурсаж явдгаа тийм ээ. Угасаал тийм. За үүнийг би яагаад ярьж байгаа вэ гэхээр зэрэг attribution буюу суур хамаарал маань үүнтэй холбоотой. Өнгөрсөнд болсон сүрэг болон эерэг үйл явдлуудыг яг босныхын дараачаас эхлээд юунаас болов? Ямар хүчин нөхцлөөс, ямар шалтгааны улмаас ийм болов гэдэг эрэл хаагуулыг хүмүүс хийдгээ. Жишээ нь ажлаасаа халагдлаа, хайртай хүнээсээ саллаа, хуурдагдлаа. Болохгүй бүтгүй хүмүүстэй нийллээ, стресслээ. Гэх мэтчлэнгээр те сургуулаа төгсч чадсангүй ч гэдэг юм уу. Ийм үйл явдлууд болоод өнгөрсний дараа юунаас болж, ямар зүйлээс хамаарч, ямар хүчин зүйл нөлөөлж ийм зүйл болов гэдэг хариуг олохын тулд хүн эрэл хаагуул хийдэг гэсэн үг. Тэгэхээр энэ хамаарлыг олж тогтоох процессыг бид суур хамаарал гэж сэтгэл судлал нэрлэж байгаа. Суур хамаарал маань дотоод хамаарал, гадаад хамаарал гэсэн хоёр ангилалтай. Дотоод хамаарал гэдэгт нь миний зан авир, миний өгөгдөл, миний потенциал, миний ур чадвар, миний авьяас зэрэг багтдаг бол гадаад хамааралд цаг агаар, орчин, мөнгө санхүү, хин нэгэн хүн, хөндлөнгийн этгээд гих зэрэг зүйлсүүд хамаардаг л та. Сонирхолтой. За төвчээртэй сонсож байгаарай. Тэгэхээр гадаад хамаарал, дотоод хамаарал гэдгийг илүү монголчууд, монгол хүн учраас ойлгомжтой болохын тулд гадаад, дотоод хүчин зүйл гэж цаашд хэрэглэе. Сургуулаа төгсч чадсангүй. Ажлаасаа халагдчихлаа. Хуурдагдлаа, хаягдлаа. Үчирхийл амслаа. Сэтгэл өвдлөө шаналлаа. Одоо би суур хамаарлыг хайж эхэлдэг.
юунаас болов хинээс болов. Муухай ажлаа захирлаас боллоо. Цуг ажилтдаг ядаргаатай хүмүүсээс боллоо. Намаа дандаа үзэн яддаг, зүгдэг, унгаадаг багшаас боллоо. Ядуу зүдүү амьдралаас боллоо. Хинч дэмждэггүй, намайг ойлгодоггүй болохоор ийм зүйлээс боллоо ч гэдэг юм. Хайж байгааз юунаас болсон шалтгааныг. Тэгвэл саяны хайсан шалтгаанууд хамаарлууд бол дандаа гадаад хүчин зүйлээр гадаад хамаарлагддаг. Өөрөөсөө хайгаагүй шүү дээ, тий. За нэг хэсэг нь би уур чадваргүй болохоор, би арчаагүй болохоор, би энийг хийж чаддгүй болохоор, боломжоо ашиглаж чаддаггүй болохоор надаас болоо дотоод хүчин зүйл дотоод хамаарлаас хайдаг. Маш товчхондоо бол үүнийг суур хамаарал гэж сэтгэл судлал нэрлэж байгаа. За одоо анхаараарай. Тэгтэл дийлэн хүн надад тохиолдсон сүрэг онцгой зүйлсээ дотоод хүчин зүйл дотоод хамаарлаас биш гадаад хүчин зүйл гадаад хамаарлаас хайж олох гэж оролддог. Ажлаас хаалгадлаа шүү дээ. Ажлынхаа онцгой байсан, захирал онцгой байсан. Найз залуудаа найз үсгүүдээ хаягдлаа та тий. Анханаас муу хүн байсан тэр. Дийлэн хүн маань таагүй нөхцөл байдлыг таагүй болоод өнгөрсөн зүйлсийг бусдаас гаднаас тэ бороотой байсан тий. Хичээлдээ хоцорчлоо шүү дээ. Бороотой байсан юм чинь, зам төгжрээтэй байсан юм чинь, тас орсон юм чинь, шороо шуурж ахт чинь, хүүтэн багт чинь. Одоо би өөрийгөө хөгжүүлмээр байдаг, сурч болоосормоор байдаг ч гэдэг. Тэгэл хүүхд харах хүнгүй баг чинь. Хүүхдээс бол чинь ч гэдэг юм уу. Ингээд өөрөөсөө тэр хамаарлыг хүн хайж дийлэнх тохиолдож чаддаггүй. Бусдаас гадаад хамаарлаас гадаад хүчин зүйлээс хайж байгаа. За тэгтэл түрүүний хэлдгээр бидэнд сайхан үйл явдлууд тохиолддог. Сургуулаа төгсдөг. Ажлын амжилт гаргадаг. Хүссэн зүйлээ авдаг. 8-нд бүтдэг, том төсөлдөр ажилдаг, их мөнгө олдог сайхан үйл явдлууд болно даа хүнд. Үүнийг бас бид нар юунаас болж юунаас шалтгаалж ийм болов гэж мөн адил хамаарал нь эрэлхийлдэг. Гэхдээ сонирхолтой энд хамаарлыг хайхдаа дотоод хамаарлаас байдаг. Би хичээсэн юм чинь, би чадсан юм чинь, би угаасаа авьяастай юм чинь. Ойлгож байна уу? Сайхан зүйл тохиолдвол би буюу надаас хамаардаг. Саар зүйл тохиолдвол надаас бус өөр зүйлээ шалтгаалдаг. Ийм байдлаар суур хамаарлыг хайж тогтоож болсон өнгөрсөн үйл явдал дүн шинжилгээ хийдэг байна л дээ. Гэтэл саяны дурдсан байдлаар дүн шинжилгээ хийхийг суур хамаарлын алдаа гэж нэрлэдэг. Эсэргээр байх хэрэгтэй тохино шүү дээ. Дахиад нэг жишээлээ. Тэгвэл би гэдгийг авч миний оронд хин нэгэн залуу баяраа. За баярааг л авъя те. Баяраа миний таньдаг хүн, таны таньдаг хүн, дотны хүн. Баяраад сайхан зүйл тохиолдлоо. Баяраа амжилтанд хүрлээ. Одоо баяраа яагаад амжилтанд хүрв? Баяраа яаж ийм их хөнгө болов? Баяраа юу хийв гэдгийг хамаарлыг бид нараас хайдаг. Тэгэхдээ баяраагийн тэр амжилтанд хүрсэн, мөнгөтэй болсон сайн сайхан яваа нь гадаад хүчин зүйл гадаад хамаарлаас болсон гэж бид нэр итгэдэг. Их тохиолдолд. Яг эсрэг байгааз. Би амжилтанд хүрэх юм бол би хичээсэн. Одоо баяраа амжилтанд хүрсэн бол аав нь баян. Ах дүүс нь төргийн том албан тушаал хашдгийн. Наад бол чин хур хөрөнгөтэй. Угаасаа боломжтой байсан. Ойлгож байна уу? За. Баяраа эсэргээрээ баяраа жоохон карьер нь унлаа, онцгой байлаа, тэ нэр хүндгүй амьдралаа. Доош орлоо.
Одоо энэ хамаарлыг хөөхий дээр ажлынхын газрын хүмүүс аав энд гисэн гэхээс илүүтэйгээр баяраа угаасан юм арчаагүй чадваргүй авьяасгүй гарахгүй юу. Тэгэд баярааг нь дотоодоос хайж эхэлдэг. Тэгжсэн та бүхэн ер нь тийм байгааз дийлэнх тохиолдолд. Бүх хүн гээгүй шүү дийлэнх тохиолдолд. Тэгэхээр яг ингэж болсон хин нэгэнд болон өөрт болсон үйл явдлын учир шалтгааныг хайж эргэлхийлж явах явцдаа миний хэлдгэр ийм байдлаар хамаарлыг хайж явах юм бол энэ процессыг сэтгэл судлал суур хамаарлын алдаа гэж нэрлэдэг. Суур хамаарлын алдаа. Тэгэхээр суур хамаарал алдаатай байснаас эхлээд бидний харах үндсийн гажилтууд үүсдэг. Харах үндсийн гажгууд үүснээр би ертөнцийг дандаа тоостой шороотоо нэг бүрдзийсэн цонхны цаанаас байн харж амьдрна. Цонхоо годаггүй ашиг. Одоо тэгэхээр би хэрвээ үүнийг сонсоод өөрийгөө таньж штэ би суур хамаарлын алдаатай хүн байна уугүй байна гэхдээ тодорхойлж болно гэсэн үг. Суур. Өөрөөсөө ер нь бол өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрдөг, бусдын сайн сайхан яваад талархаж чаддаг, ажааргал хүсч чаддаг, хүлээн зөвшөөрч чаддаг байх юм бол суур хамаарлын алдаа багтаа хүн гэсэн үг байхгүй юу? Амжилтанд хүрсэн бид бүхний хүсээд байж та одоо те сайхан зүйл мөрөөдөд байж та. Үүнд хүрэгдэг сэтгэлзэн суур нь өөрөө суур хамаарлын алдаагүй байх үйл явдал байдаг. Гайхалтай гоцт. Амьдралд олон жижигээс том хүртэл үйл явдлууд одоо тийш тараалан өрнөн. Би нэг найз бүсгүйтэй ч юм уу их нэртэй боллоо гэдэг жишээ учраас те. Түүнийг олон хүмүүс танилцуулах гэж байна. Зар тараалаа. Нэг үдшилэг хийх гэж юм л те. Тэр үдшилэг нэг 8 цагаас ч юм уу оройгоо зарлцсан хаяг утас бүх юм найз охинтойгоо найз их нэртэйгээ яриад охроо за хэдэн цаг тэнд уулзъя. Гэт олон 10 хүн цуглуулчаад байдаг найз бүсгүй ирдэг. Залгалаа 2-3 залгалаа уцаа авдаг. Одоо суур хамаарлын алдаатай хүмүүс. Өө энэ ямар сонир хүүхэн бэ? Бидний залуучууд хэлдгээр мөрчлээ. Чадчих шүү те. Хогийн амтан биш дээ. Яг ингэдэг байхгүй юу? Өөрөөр хэлбэл цагтаа яриаггүй өөрийг нь эвгүй байдалд оруулсан энэ үйл явдал нь түүнээс хамааралтай. Суур хамаарлын алдаатай байсан. Суур хамаарлын алдаагүй хүмүүс гинтийн зүйл тохиоллоо доо. За чи уцаа явж байгаад унгаачих уу да. Эвдээ тайчих уу нөгөө хаягаа болох байлцсан уу? Гэртний янз бүр юм тохиолдсон болов? Шал өөрөөр харж байгаад та харах үнцэн гажаагүй гацсан хоёр чинь. Хөнгөнөөр эргээр харж чадж байна да. Арай дүнгээр харж шít. Ингэдэг. Тэгтэл нийгмийн сэтгэл зүйд өнөөдөр унаад байна гэдэг байна да. Монголчуудын хувьд. Монголчуудын суур хамаарлын алдаа гаарцсан. Энэ подкаст тэгэхээр маш хэрэгтэй подкаст таахгүй юу? Алдаа дутагдлаа өөрөөсөө эхлээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ өөрийгөө буруутгаад өөрийгөө яллаад зэмлээд үг гэж байгаа үг биш шүү. Энэ их тустай ойлголт. Үүний тухай дараагийн подкастаар тайлбарлаж өгье. Ер нь дараагийн подкастаар буруутанг яагаад хайдаг вэ гэдэг юм сэдвэр бэлтгүүлэх зүгээр юм шиг болж байна. Үүнтэй системтэй бол зүгээр юм байна. Өөрийгөө би буруутай, би ямар арчаагүй юм бэ гэж бодож болохгүй. Зүгээр энэ болсон үйл явдалд те миний иймэрхүү байсан байдал маань нөлөөлөөд ийм үр дүнд хүрчтэй гэдэг хүлээн зөвшөөрөх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд тусдаа амьдралыг илүү баялаг эрүүл болгодог гэж харах хэрэгтэй. Эргэн тойронд байгаа гэр бүлийнхээ хүмүүсийг ч гэсэн одоо хараад таньж болохоор юм шүү дээ. Суур хамаарал нь ямар байна? Attribution хэр байна? Ойлгож болохоор байгааз. Гэтэл үүнийг ойлгоснороо бид нэр
засаг залруулах бололцоотой хороо маш гоё. Өнөөдрөөс эхлээд суурь хамаарлын алдаагүй. Суурь хамаарлын энэ гадаад дотоод хүчин зүйлсийг тогтоохдоо, онцлохдоо хэтрүүлэн буруу уншихгүй гэдгээ болох хэрэгтэй байна шүү дээ. За, үйл явдал болоод өнгөрчээ. Үүнд ямар нэгэн учир шалтгаан байжээ. Тэр учир шалтгаан нь эдгээр зүйлсээс болоод эдгээр зүйлсээс хамаарад юм болжээ. Тэгээд тэдгээр зүйлс нь сайн зүйлс байх юм бол надаас болоод тийм үү миний оролцоод саар зүйл байх юм бол бусдын оролцоотойгоор болоод байгаа нь л асуудал байна. Ингэж хэлээд өнөөдрийн подкастыг жаргая гэж бодож байна. Яг зөвөр бусад янз бүрийн одоо энэ сэтгэл судлаач, сэтгэл зүйчтэй байдаг л да. Тэ миний өөрийн хувийн бол арга барил бас багш нараас заалгасан иймэрхүү зүйлс байд юм шүү. Ийм арга барилаар ажиллаж жинхэнэ сэтгэл судлаач, сэтгэл зүйч болд юм шүү гэдэг. Тэр ном журмын дагуу л одоо подкастаа бэлтэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг хүчээр хийгээрээ, ингээрээ, саажраараа ийм байдгийн шүү, тийм байдгийн шүү гэж номлох, тийм арга замыг би бас санал болгодог. Хүн сэтгэл зүйчтэй ярилцах ч гэдэг юм уу, сэтгэл зүйн подкаст сонсох ч гэдэг юм уу, сэтгэл зүйнтэй холбоотой ном тохиомл уншихдаа зөвхөн өөртөөхөө ярилцж буй мэт, өөрийгөө харж буй мэт, өөрийгөө сонсож буй мэт энэ мэдрэмжүүдийг л авч явах хэрэгтэй байдаг. Өөрт нийцтэй нийцгүй зүйл гэж байдаг л та тий. Тэгэхээр өөртөө ярилцж бид нар өөрийгөө сонсч өөртөө нийцтэй зүйлийг олж авдаг бол хит их бусдын одоо механик довтолсон танд суулгах гэж хүчээр одоо тулгсан иймэрхүү зүйлсүүдийг биедээ аваад наач хэлэр зэрэг бие суудаггүй жаахан зовлонтой байдаг юм шиг. Ингэж ойлгоорой. Ингээд анхаарлаа хандуулсан өнөөдрийн подкастыг хичээнгүйлэн сонссон та бүхэндээ чин сэтгэлээсээ гилаалаа. Амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн хэрвээ удахгүй дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.